Одоо мэдлэг бол хүч гэдэгтээ хинч марахгүй байх. Тийм учраас үндсэн хуулийнхаа талаар сайн мэдж байх юм бол өөрийнхөө эрхээ мэднэ. Эрхээ мэднэ гэдэг чинь тэрийг хамгаалах үндэс нь бүрднэ гэсэн үг. Анхны ардчилсан үндсэн хуулийг одоо их барьж авсан мэрэгд бол юу гэж айлдсан байдаг вэ гэхээр хуулинд бол цэг таслал болгон ач холбогдолтой үндсэн хууль бол одоо үг болгон нутаг учиртай гэж хэлсэн байдаг. Автуур үндсэн хууль болтны 100 жилийн хойно бол Монгол улс иргэн нь өөрөө төрөө өдөртөх болцоо нээж өгсөн хамгийн анхны маш чухал баримт бичиг юм байгаа. Тэгэхээр энэ үндсэн хууль энэ хугацаанд хэд хэдэн удаагийн шинжилт сайжралт за гол нь бас арчлалын үнэт нотлох баримт бичиг болж байгаагаар их ач холбогдолтой юм аа. Бусад улс орнуудыг харахад бол сурах бичиг дотор үндсэн хуулийн талаар жишээн тулгуурлан тайлбарласан байдаг. Тэгэхээр одоо бид боловсролын ерөнхий хууль, боловсролын багц хууль хэрэгжиж эхэлж байгаа энэ цаг үед сурах бичигт бас тусгасан агуулгыг бас эргэж харж илүү баяжуулж мэдлэг олох нь зүйтэй гэж бас бодож байна. Манай Монгол улсын үндсэн хууль нь бол одоо шашин шүтлэг, арьс өнгө, хүсаагаар бол ялгуурлахгүй. За мөн хамгийн үнэт зөвлөл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөг тусгаж өгсөн. Ард иргэдийн оролцоог эрхтэн гишээр хангаж өгснөөр маш их онцлог. Санан тунхаглах ирээдүй.